Сайн уу? За бүлэгдэйгөө галтаагаа өнөөдөр та бүхэндээ гэртээ охрын сүүнээс хэрхэн цэцгээ болон цэцгийн тос цохих мөн тосгийн ялгсан сүүгээр хэрхэн эсрэг болон нээдэн хийх аргаасаа хуваалцах гэж байна. За 10 литр сүүнээс хэр хэмжээний бүтээгдэхүүн гаргаж болох туршилтыг хамтаа хийцгээе. Хамгийн эхлээд сүүгээ 40 хэм хүртэл халаасны дараа цэцгийг ялгах машиндаа хийж цэцгийг нь сүүнээс ялгаж авна. 10 литр сүүнээс 1 литр орчим цэцгийг гарлаа. Цэцгийг гал дээр 92 хэм хүртэл халааж ариутгаад хөргөөрт хийж 24-өөс 48 цаг амраана. Ингэснээр цэцгийн тосны гарц нэмэгддэг. 1-2 хоног амраасан цэцгийг миксер ашиглан цэцгийн тос цохиё. Үүнд би 20 орчим минут зарцуулсан. Цэцгийн тос цохиод үлдсэн шигнийг пахт гэдэг үүнийг талах нарийн боовонд ашиглаж болно. Цэцгийн тосоо мөстө усанд хийж нэгтршүүлж сэвшүүлж угааж өгнө. Хүссэн хэлбэртээ оруулан хадгалаараа цэцгийг ялгаж авсан тослохгүй сүүгээ 2 тэнцээ хуваагаад нэг хэсгээр моцарелла бислэг, нөгөө хэсгээр нь нээдэн буюу тугаараа хий. Моцарелла хийх хэд хэдэн арга байдаг. Энэ удаад би лимоны шүүс ашиглан хийлээ. Лимоны шүүсээ шахаж бэлдэнэ. Сүүгээ 50 хэм хүртэл халаагаад лимоны шүүсээ багаар хийж утгаж өгөөрэй. Бичлэг дээр гарч байгаачлан шар сүүн ялгарч идэх хүртэл лимоны шүүсээ хийж утгаж өгнө. Бэлсгээ гаргаад шүүсийг нь гүйцэд гартлан сайн бодож өгөөд нэгтршүүлаарай. Жижиг савнд шар сүүнээсээ бахныг хийж аваад 70 хэм хүртэл халааж давсгийж утгасны дараа бэлсгээ хийж жиг дүвцтэй болон татад сунгаж хэлбэржүүлээрэй. Хамгийн сүүлд мөстө усанд хийж хэлбэрээ хадгалах хүртэл нь хөргөөд хэрэглэхэд бэлэн болно. За үлдсэн тослохгүй сүүгээрээ эдэм хийцгээе. Сүүгээ 85 хэм хүртэл халаагаад зүхийг баагаар хийж утгаад шар сүүн ялгартан байлгасны дараа марлаар сайн шүүж өгөөд эдэн бэлэн болно. Эдэн нь уургаар маш баялагтуул дангаар нь эсвэл нарийн боовонд хэрэглээрээ нийт 10 литр сүүнээс 76 мянган төгрөгийн 3 төрлийн бүтээгдэхүүн гарган авлаа.